За юу яцгаана? Үнли логийн 3 дугаар дугаар эхлэж байна. Бид 3 ярилцж байгаа топ 3 гэсэн дэлгүүр байгаа байхгүй юу? E-Mart, Carrefour, тэгээ нэг нь Номин гэдэг 3 дэлгүүрээс яг аль нь хямдах юм бэ гэдгийг харьцуулах гэж байгаа гэсэн. Та хамгийн ихний газар E-Mart-д ороод ирсэн байна. Тэгээд харьцуулахдаа юу харьцуулах вэ гэхээр ийм 3 залуу агаар цэлхэн гаруул юу аваад тэр нь яг хэд хүрдэг вэ гэдгийг л харуулж байгаа. Гурлаа гэдэг чинь ер нь бол бат зургуулаа л гэсэн үг л дээ. Зургуул. Тий. Тоо тэнцэж явах нь чухал. Өсвөлээ буцаж ирнэ. Юу? Жоок шүү guys. За тий хамгийн ихний надад бодогдож байгаа зүйл бол ер нь ундаа бодогдож байна. Ундаа. Надад бол арх бодогдчих. За. За. Чи юу авах гал яваад юм? Сайхан уух юм аа авъя да. Дуртаагаар архиал авд юм уу? Архи авахгүй чи. Шууд одоо идэх юм цуглуулахгүй шууд архи руу явах зүгээр үү? Архинд ихлээл хүн болгонд уух дуртай. Уух юм аав штэ. За. Эхлээд ямар ч тач хүн болгон пив уух хэвээр. Пив харъя. Ингийн хүмүүс бол нэг 2 пив ууж байгаа бах заяа. Би насаам тавьж байгаа хүмүүс бол нэг 4-5 пив уух бах. Тийм учраас пив авъя да. Тэгэхээр тач пив гоё болох гэдэг. Касо. Яг кас дээр хэлгүй дээ. За 5100 чи хэдэн ширхтэй тий? 24 хангалттай шин 6-нд. Тэгээд нэмээд ерөнхийдөө бол угаасаа бүгд ууж байгаа юм чи алааны юм авах хэрэгтэй. Намайг архинаас гаргаж өгөөрэй. Арх аваа. Чиний ганц хувийн юм гэсэн үг үү? Харин хувийн юм. Зүнхний юм бохгүй. Арх ямар арх авах вэ? Шолоохон амар зүг хараагаа шаана. 33 та хараа. Хитэ 33 та хараа. ийм 33 бол мань хараагүй юм байна. За. 19600 энэ бас дэжгүй хямдхан юм байна. Хөөе, бэж та гой санаа. Энд чинь өвөрмөс зөөлөн арх гинэ. Хажуугаар нь цэвэр цагаан архийг нас давхар авчих уу. Бүгд л өндөө давхар. За, цэвэр. Цэвэр нэрэ үнэтэй юм шүү дээ. Гой. За. Тэгэхээр би бол ундаагаа авна. Ус авах уу? Бас авна шүү дээ. Тэгээд шуудамаа угаахаас 5 литр авч тий. 5 литр тий. Ер нь бол мөнгө хэмнэхийн тулд энэ том нь шууд юм дээр. Хэдий явах вэ? Ер нь 2 авах хангалттай заяа. За. Нэг нь ууж идэхдээ нөгөөх нь цэвэрлэгээндээ өглөөрэй тий. Нураа. За. Шуудамаа угаахтаа хэрэгжилчин. За ундаа ер нь бол заяа хүнийхээ тоогоор 2 хүнийг ундаа шеэрлэн гэж үзээд. Тэгэхээр ер нь бол 3 газтай. Тэгээ 3 газ гол явчих шүү дээ. Амархан шүү дээ. Тэгээ хамгийн бэст сонголт бол тэрэлж явж байгаа хүмүүс тэрэлж. Тий, сэлэг тэрэлж. Хэд 3x тий. Тий. За. Тэгээд бол ямар ч үед бол энэ фүсти бол бэст сонголт. Тийм ундаа ер нь ингээ болоод тэгэл тэг яг өөртөө би нөгөө өглөө тий. Бакус Red Bull энэ кофе намт энэ амар ялан. Гэтэ амар сэргээд. Энээс бас ер нь бол хавьдаа авчна. Хэдий явах вэ? Энийг оо. Тий. Би л авах юм чинь 2 мөр автлалчихна. 2. Аль нь? За энэ юм шиг тий. За тэгээд снэк. Тэгээд ер нь бол снэкээр нэр нь чипс заяа. Тэгээ охин болгоны сонголт ондоод хүн болгоны аяыг тааруулна гэхээр ер нь худлаа заяа. Тэгэл хамгийн ойлгомжтой манай Doritos байж болж гин. Ер нь бол тэгээ Lay's бол бэст сонголт дөө. Яг арга. Хэдийг вэ? 3 бодлоо хаж ижээ. За. Угаасаа тэгээд шахаад ирэхээр нэг хүнч нэг идэхээр болчтий. Энэ хоёр дандаа л амттай шивтэй уух юм гэж бүтэхгүй нөө. Ядч нэг хям авъя да. Хоолон тийм. Гэхдээ одоо нэг хоолондны материал зөвлөл явуулах юм чааш тий. За хям ямар хям авах юм да? Ер нь хям бол ялууг хамгийн амтны л авчдаг шүү ерөөсөө. Хоёрыг тавьчих. 2. 6-нд болох уу те? Болно л. Хям авч ам чи өөр юу авах юм? Талх авч байгаа шүү дээ. За энд байна. За нэг 2 талх тавьчих. За тэгээд ер нь амралтанд явах чинь яг үүндээ бол уултдөө. Яг үүндээ төв зөв шүү дээ. Гэтэ амралтанд яваад яг амарсан хүн байдаг болоо. Би бол амралтанд яваад ер нь улам ядраал ирд юм санагдаж шүү дээ. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү шүү дээ guys. Би бол яг ерөнхий сонголтууд. Нарийн юм аавныг бол бас зөндөө юм байна дээ. Ер нь бол голцоо тэгэл бас гоё сүүжүү авч яж байгаа сангамсаа шараал те. Удааг шагаал бас жижиг штэ. Тэгээ E-Mart-ийн нийт дүн энэ үү. За эхний орчин бол угаасаа E-Mart надад бол угаасаа хамгийн гоё орчинтай юм санагдтыг. Зогсоолч тэр ер нь бүх юм гоё дөө 10-аас за 9.5. Энээс гоё дэлгүүр гарч ирвэл гоё л юм тий. Орчин дээр нь. За би бол орчин дээр нь жоохон төрчих гээд идэв. 8.5-ыг өглөө. Төрчих. За надад бол тэгэл орчин бол 9. 9. Тий. Зогсоолын хувьд бол надад за бас 9.5 юм байна. Жоон заваа. Тэгээд хоёр давхар бүтэн зогсоолтой ер нь хизээч ирсэн амар санаа зовхгүй за зогсоол байгаа юм чи ингээ бодогдчихдэг болохоор амар ит. Яг надад жоохон ингээ төгжирчдэг байхгүй юу? Тэрнээсээ болоод ирэхэд бас оноогоо жоохон унаглаа нэг 8.5-ыг өчтөө. Одоо 9. Энэ ондоо дэлгүүрэл байхгүй зогсоолтой хоёр давхар болохоор тий. Орчин жоохон заваа яг тэр одоо гэлсэн шиг. Тэгээд бас төгөө гэлсэн шиг гарч явах төгжирдэг. Тэр нь жоохон төвхтэй. Тэрнээс бусдаар л гоё.
За тэгээ үнийн хувьд бол одоо үнэлгээ өгөхгүй шүү дээ. Бичлэгийн төгсгөлд ер нь ялагч тодорхой гэсэн үг байхгүй. Хамгийн хямдхан нь аль нь яа гэдэг нэг дунд байна гэсэн. Тэгэхээр би туурын үнэлгээ бол ямар ч Падли байхгүй. тий тоогоор батлагдчихж байгаа зүйл болохоор би туурын үнэлээд авах шаардлага байхгүй. За ингээд дараагийн газар 8-нд орж ирсэн байна. 8 бол ингээд Эмарт гэдэг арай жижиг. За пив авах уу? Пив авъя л та. Пив. За касн дээр ирсэн үү? Тэгээ каснер ирсэн. Үн бол 5128 гэж байна. 1128. Одоо хайж байгаа л да. Архи аав штэ. Тий. Намайг архинаас гаргаж өгөөрэй. Гол юм амарчиж. Зарлаа шаач. Айгуу зүс. Архи аав ёо гэж орилж идэг ш. Мэн бол хараа марагч дэмжихгүй л байгаа шүү. Хараа классик шийдчихтэй юм да. За хараа энэ. За 19580. 21680 гэж байна. Guys, эсвэл ундаа штэ одоо. Амралтын явахтай дээр ундаагаад хүн байдаг болов. Бэш тэр цааш нэнд штэ. Энэ шүү дээ. Энэ ундаа байдаг үү? Тий ундаа байдаг шүү. За сэлмийн шилхэн үнэл 3903 байна. Мэдээж фусти. За Яа фусти. Опа. 8348. Тэг лээс байхгүй юм яасан. ерөнхийдөө бол төрөний хям алга. За энэ дэлгүүрт байж болох амийн хямдхан хям нь ерөнхийдөө яг төрөөнийх нэг иймэрхүү хэмжээтэй л байх шиг байсан л да. Тэгэхээр энэ 12980 юм байна. Ер нь л нэг 4-5хан бараал харлаа л тэгээд бараг 2 нь байхгүй шүү дээ. Ер нь сонголт бол жоох муул юм. Муул юм бэ. Мишель авлаа. Тэг Мишель авсан. 3518 гинэ. Бакус ал ер нь л ирчихээ. Би нэг бол энийг л авдаг. Тэрийг хэлсэн шүү дээ. Энэс нэг хоёрыг авчихаа те. Энэ Energy Red Bull-ийн 3188 төгрөг. За энэ Voyage гэ Thomas байна. Thomas 3938 төгрөг гэж байна. Энэс угаасаа ившиггийг авахд л хангалттай тийм ээ. Орчин бол ер нь таалагдсангүй. Одоо нэг таалагдаад байгаа юм шиг. Ер нь угаасаа харахад л амар хэцүү харагдаж байна. Одоо жишээ нь бараа гэл тэгэхэд энд ингээл бөөгнүүлсэн лишээдсэн ингээл бөөгнүүлсэн Энийх нь үнийг харж байгаа нэгт үнэн мэдэгдэхгүй. Тэгээд яг энэ ширхгэн хийдэм бол тэгээд очиод ангууд яг ширхгээрээ байхгүй байх жишээний бас. Тий. Тэгвэл ингээд зарим ингээд энэ цааснууд нь доор үнэн байхгүй. За үнэлгээний хувьд орчмол надаа нэг 10-аас за 4.5 юм да. За орчмол 4. Надад бол 3. Тэгээ зогсоол бол бас хэцүү. За 4 бас 4 л юм байна. Дундаж бол биш юм ээ. Дундаж бас даагуур 4. Яг хоо хаана ирж байгаас байршил нь бас шалтгаалж байгаа. Тийм өөр юм ямар ах бас мэдэхгүй л. Гэтэ би бол энийг бол харьцангуй зогсоолтой ном байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бодлоо нилээн ингээд дууршиж байгаа зам дагаад нилээ олон зогсоолтой. Гэхдээ нэг талаараа аюултай байхгүй юм чи. Яг гараал зам байгаа. Тэгээ хүмүүс бараагаа түрээд өчөөгөнгүүд зам гарах шаардлагатай. Тэгэл машина хол тавьсан байж болно. Ер нь аюулгүй байдал бол 0 гэсэн үг. Тий, 0. Тэгэхээр би тэрийг одоо 4 гэж өгсөн. Тий. Би ч бас 1 4 юм байна доо. Зогсоолын хувьд. Байгаад 3 ба. За үүний хувьд одоо бодоод аль хувьд гарах вэ? Да. Энэ хувьд гаргаад ирээ дөө. За Carrefour. Яг дөнгөсний нэмэг одоо хамаагүй зөвөрхөн байна. Ганц нанзарыг чинь энэ орж ирээд ингээд авахд нэг аялын юм авахд амар тохиромжтой юм шиг орчин байгаа даа. Тий. Цаас нэг. Тийм ээ. Яг тэрний хэлсэн шиг юмд өөрийн гэж юм ахгүй. Энийг харуулж за. Тий. Одоо ингээд энэ амар ингээд зэгцтэй харагдаж байгаа юм. Энэ юмд хаа тэгээд тэр дээдлэр ингээд хайцтай маань харагдана. Ингэж өөрөх хэрэгтэй байхгүй. Дэлгүүр ийм байна. Тэгээ нэг сул хайрцаг бол бас байхгүй л харагдчих тий. За ийм байхт болно. Борхон бол гэж. Борхон бол. Дага та. За энэ Carrefour гэдэг дэлгүүр бол бичлэг хийх мэх бол боломжтой байлаа. Надад бол ороод 5 дахь бол ер нь дайггүй гоё санагдаа. Яг хоо энэчээс нь сая бид нөгөө зохион байгуулагч менежертэй нь уулзлаа л да. Уулзаад тийм юм гэсэн чинь төв офисоос нь зөвшөөрөл авч ийж хурц бичлэг хийхийг зөвшөөрд юм байна. Энд чинь бол энэ одоо салбарууд дээр ямар шийдэх боломж байдаггүй юм байна. Ер нь 2 дэлгүүр дээр л үнэлгээ өглөө жоохон сэтгэл жоохон тиймэрхүүд болсон. Гэхдээ яг байх. Тэгээ ялагчаар бол ийм арт орсон. Бүр 2 тийм яг дараагийн бичлэгүүдээс тийм ивентүүдийг үнэлж эхлэх бодолтой байгаа. Тэгээ гоё ивентүүдийн нэр санал ивэл бас явуулаарай. Ямар ч хамаагүй юм шүү бүр ямар ч хамаагүй. Бүгдэнд нь тэгээд үзэж бид гурыгаа дэмжиж байгаад амар их баярлж байгаа шүү guys. Хайртай шүү гэд нэг мессежтэй юм. За бай.